За hi guys, ингээд Вьетнам улсын бичлэгүүд манай л ороход бэлэн болсон байна. За энэ удаагийн бичлэгээр бол Монгол улсаас Вьетнам улс руу хамгийн хямдхан зардлаар хэрхэн явах. За түүнээс гадна ямархан үнийн зөрүүнүүд гардаг талаар бол бичлэг оруулахар бол шийдсэн байна. За ингээд бичлэг рүү орцгоё. За эхний ээлжинд бол манай Монгол улс бол Вьетнам улс руу шууд нислэг бол үйлддэг. За хэвшлэн бол Мят бол одоо шууд нислэг бол үйлддэг байгаа. За тэгтээ тухайн нислэгийн тикетийг бол хувь хүн худалдаж авах бол бараг л боломжгүй байдаг. Мят компани бол одоо тийзнүүдээ бөөндөөд аялын компаниуд бол хуваагаад бол зарчдаг. За тэгээд аялын компаниуд нь үнэ нэмээд одоо хувь хүнд бол зардаг гэсэн үг. За ингээд олон шат амжилт амжиж байгаа учраас тухайн шууд нислэгийн тийз маань бол үнэхэрийн үнэтэй бол болчдөг. Эндээс харахад бол за New Julchin Tours гэдэг компани бол одоо 2023 онд бол жишээ нь зөвхөн тийзийг нь шууд нислэгтэй тийзийг 2,990,000-аас 3,500,000 төгрөгийн хооронд бол зарж исэн байх нэ. За энэ маань 2 жилийн өмнөх дүн. За Монголд бол юм бол нэг хямдраад идэггүй. Би бол одоо бол илүү л үнэтэй болсон байгаа хаа гэж бол бодож байна. За ийм байгаад идэг. Аялын компаниуд ер нь бол авсан үн дээрээ миний бодлоор бол хангалттай нэг 2 юм уу 3 бол нугалчаал байх шиг харагдаад байгаа. За сүүлийн жилүүдэд бол ялангуяа энэ жил болон өмнөх жилүүдэд бол энэ Ario Mongolia гэдэг энэ компани маань бол одоо Вьетнам улс руу шууд нислэг үйлдэж эхэлсэн. За энэ бол аяллаа компаниар дамжихгүйгээр нислэгийн компаниас бол авдаг. За тэгэхээр бас үний хувьд арай гайгүй болоод ирдэг. За ихэвчлэн бол энэ доор харагдж байгаа сая 167 мянгаар нэг талынхын тикетийг бол зардаг байгаа шүү. За зарим тохиолдолд 981,750 төгрөгийн яас юм хямдхан одоо тикетний боломжууд бол гарч ирдэг. За ингээд эндээс одоо хамгийн хямдхан байдлаар тикет авлаа гэж бодоход бол 2,149,140 төгрөгийн үнэтэйгээр бол нэг хүн бол хоёр талынхаа шууд нислэгийн тикетийг бол авч болох нэ. За энэ маань бол эндээс бид нэр бол харахад бол одоо аялын компаниас авахаас бол яаж утсан нэг дор хаяж нэг 700-800 мянган төгрөгийг бол бид нэр хэмнэж байгаа бол харагдчихээн. За энэ бол би хамгийн хямдхан 2,990 төгрөгөөр нь бодож байгаа. За 3,500 болоод ирэх бол бид нэр бол ер нь хангалттай сая гаруй төгрөгийг бол эднийхээс авснаар бол хэмжиж байгаа гэсэн үг. За эднийхээс хямдхан явах бол боломж байгаад байгаа. За тэр бол дамжин нислэгээр явах. За Улаанбаатар хотоос Бээжингийн чиглэлд бол байнгын нислэг бол үйлддэг манай Мят. За үүнээс гадна хүннээр байгаа. За тэгтээ сүүлийн саруудад бол хамгийн хямдханаар бол Мят нисэж байгаа. За тэгэхээр энэ нислэгээр бид нэр Бээжин рүү ниснэ гэсэн 23 кг-ийн чиндантай 8 кг-ийн гар хачаатай хоёр талын нислэг ороод ингээд 764,900 төгрөгийн үнэтэйгээр бол бид нэр Бээж очоод хотод бол очиж гэсэн. За үүнийгээ дараа бид нэр Бээжин хотоос Ханой хот буюу Вьетнамын одоо нийслэл рүү ниснэ. За энэ дээр бол та өөрийн хүссэн одоо Вьетнамын бол орны нислэгийг хотын нэрийг тавиад нислэгийн үнийг бол харж болно. За миний зөвлөх нислэг бол Ханой буюу нийслэл хот руу нислэгийг бол зөвлөж байна. За эндээс хамгийн хямдхан байдлаар бол биднэрт энэ нислэг бол олдож байгаа. За энэ нислэгийн хувьд бол WeetJet гэдэг Air гэдэг компани бол нислэг байгаа. За тэгтээ бидний эндээс дотроос нь сонгохдоо энэ 776 мянган сонгож болохгүй. За энэ бол яаж ийнэ гэх юм бол зөвхөн явахтаа 20 кг-ийн чиндамтай юм. Эрэхтэй бол чиндам ороогүй тасалбар байгаа. За тэгэхээр бид энийг хажууд чинь гүйлгэж аваад орсных нь олж сонгож авах хэрэгтэй гэсэн үг. За энд бол 20 кг-ийн чиндамтай явах, за 30 кг-ийн чиндамтай явах гэдэг нь болохоор хоёр өөр ойлголт болж байгаа. За эндээс та өөртөө тохируулаад сонгоно гэсэн үг. За ер нь бол 20 кг-ийн дундаж чиндам бол аялалд бол би бол хангалттай гэж бодож байна. За тэгэхээр энэ одоо үнээр нь бид нэр юмнаа гэсэн хоёр талдаа 20 кг-ийн чиндамтай. За үнийн хувьд бол 860,600 төгрөгийн үнэтэй бол явах нэ. Хоёр талтай гэсэн үг шүү дээ энэ болохоор. За ингээд үнэх Бээжин Tours нислэг хоёрын хооронд нь нэмэх юм бол сая 625,500 төгрөгийн үнэтэй болж байгаа. За тэгэхээр бид нэр бол Ario компаниас шууд нислэг авснаас бол даруй 523,640 төгрөгийг бол хэмжиж байгаа гэсэн үг. Нэг хүн бүр энэ одоо нислэгийг бол хэмжнэ гэсэн үг. За энэс ч бүр дахиад нэг хямдхан явах арга байгаа. Тэр бол бид нэр Бээжин рүү явахдаа шууд нислэгээр биш газраар явна гэсэн үг. За газраар хэрхэн явдаг талаар бичлэг бас миний YouTube суваг дээр байгаа. Та хэрхэн сонирхож байгаа бол ороод үзээрэй. Би бол энэ бичлэг дээр зөвхөн үнийг нь хэлчихье. За энэ үнд бол Улаанбаатараас замын өд хүртэл вагоны билет. За тэгээд замуудаас Ирээн рүү орж байгаа автобус. За үүнийхээ дараа болохоор Ирээнээс Бээжин рүү явж байгаа шөнийн автобус. За тус бүр нь 2 билет аав нөгөө ирэх болон буцах.
За ингээд бүгд нийлээд 420,000 төгрөгөнд бол багтдаг. Очих болон буцах хоёр нь. За тэгэхээр тэр 420,000 төгрөгөө хэдүүлээ Бээжингээс Ханой явах энэ тикетэн дээр нэмээд өгч юм шиг. За тэгэх юм бол сая 280,600 төгрөгийн бол бид нар бол одоо Вьетнам улсын нийслэл рүү очиж гэнэ гэсэн. За энэ нь бол Airway компани нийслэгээс авч явахаас сая төгрөгөөр ер нь бол хямдхан болоод ирж байгаа. За тэгэхээр бид нар бүр хямдхан явах боломж байгаа юм гэсэн. За энэ хэмнэлтүүд маань болохоор хүн тус бүр дээр гарна гэдэг та сайтар ойлгож авах хэрэгтэй. Хэрвээ танай гэр бүл хэрвээ ингээд 3 хүний гишүүнтэй бол ингээд шууд 3 сая төгрөгийг бол хэмжиж байгаа гэсэн. Хамгийн багаар бодоход бид 3 саяг хэмжиж байгаа гэсэн шүү дээ. Хэрвээ бид нэр аяллаа компаниар явж ирсэнтэй харьцуулах юм бол энэ нь бол бүр их мөнгийг бол хэмжиж байгаа гэсэн. За тэр 3 сая төгрөгөөр бид нэр юу хийж болох юм бэ гэх юм бол бид нэр бол Ханоид очоод Ханоиос дахиад өөр тийшээ бол нисэж болно. За миний хувьд бол Вьетнамаас бол энэ Дананг гэдэг газрыг бол ер нь бол нэлээд санал болгоно. Энэ нь бол далайн эрэгтэй тийм үзэсгэлэнтэй бас үдж харах юм ихтэй гоё хотоо байгаа. За Ханоиос Дананг буюу энэ хооронд хоёр талынхаа нислэг нь бол маш хямдхан байдаг. За жишээ нь эндээс харах юм бол Vietnam Airlines-ийн одоо хоёр талынхаа нислэг нь бол ердөө л 324,200 төгрөгийн үнэтэй бол ингээл нисчдэг. За энэ нислэгээр нь бол нисэх юм байна. Энэ маань хоёр талд 23 кг хэмжээнд багтцсан 351,500 төгрөгөөр бол нисэх юм биш үү? Хоёр талынхаа нислэг нь Ханоиос Дананг, Данангаас Ханой. За Угума гэвэл бид нэг 3 сая төгрөгөөр бас юу хийж болох байсан бэ гэх юм бол хэрвээ таны гэр бүл ч юм уу та өөрөө бийж явдаг үзэж байгаагүй бол бид нар бэйжнэр уусаа дайрч явж байгаа юм чинь та тэр 3 сая төгрөгөөр бэйжингээс үзэх боломжтой гэсэн. За миний өгөх зөвлөгөө бол 3 сая төгрөгөөр үзсэн бэйжинд бол гэр бүлээрээ явж байгаа хүмүүс бол нэг 4 хоногийг бол өнгөрөөхөд бол хангалттай таны зардлыг бол гаргаад хоолунд буудалтай түүнээс гадна үзрүүд яг ямар үзэр үзэхээс шалтгаална. Гэхдээ ерөнхий одоо элекч нарын үздэг үзрүүдийг үзэхэд бол 3 сая төгрөг бол хангалттай багтана. За тэгэхээр аяллаа компани ч юм уу эсвэл энэ Монголоос шууд нислэг нисэж байгаа компаниудаас одоо нислэгийн тиктэй авахаас илүүтэйгээр одоо энэ дамжин нислэгүүдээр явснаар та ингээд илүү их мөнгө хэмээн түүнээс гадна үзэж харах юм ч гэсэн илүү олон болох боломжтой болно гэсэн үг. За ингээд энэ удаагийн бичлэг маань бол дуусж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя guys. Лайк болон subscribe дараарай. За bye.